тэр хүчирхийлэл гэсэн зүйл өртөжсэн. Гэхдээ яг уу би тийм зодуулж барьж нэг тийм одоо юу гэх юм бэ? Одоо би тэгэж зодуулж байгаагүй маань азтай юм да гэж одоо хэлдэл одоо тийм хэцүү хэрэгүүд гараад байгаа юм да гэдэг шиг. Аа. Бид бас хүчирхийлэл гэхээр зөвхөн одоо нөгөө нэг биеийн хүчирхийлэл гэж ойлгоод байгаа. Хүчирхийлэл гэдэг сэтгэл зүйн хүчирхийлэл гэдэг зүйл маш их хэцүү. Тэр хүн бүр насан туршдаа тэр зүйлийг бас ингээд дотроо хадгалаад явна гэдэг маш хэцүү тий. Тэгэхээр би гэрэлмагийнхаа хувьд одоо бодож байна л та. Би хүчирхийлэлд өртөжсэн юм байна. Гэхдээ тэрнээс арай багаар өртөжсэн юм байна. Тэгтээ сайн байцгаана уу? Бүгдөөнд энэ өдрийн мэндийг хүргье. Энэ цаг мөчийн мэндийг хүргье. За, нүүдэлч тэмцэглэлийн багш Отка байна. Мөн нүүдэлч тэмцэглэлийн багш Гэрэлмаа багш хоёр маань өнөөдрийн хамгийн анхны подкастаа хийх гээд энийгээ сууж байна. За тэгээд бид хоёрын хамгийн ихний сэдв гэх юм бол хүчирхийллээс хүчирхийлэл үүсдэггүй. Дээрлэгэл гэдэг юм яг хаанаас гараад иднэ гэдэг сэдвээр хоёулаа өөрөөсөө мэдэх өнцгөөсөө чадан ядхан та бүхэндээ төлөвлөлөхөр шийдлээ. За сайн байна уу Гэрэлмаа багшаа. За бүгдэнд сайн байцгаана уу? Өнөөдөр ингээд энэ агуулгын дагуу подкаст хийх гэж байгаадаа маш их баяртай байна. За тэгээд одоо бид хоёр өөрсдийнхөө бас туршлагаас та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. За тэгээд бид хоёрын нөгөө хамгийн ихний зүйл болох тийм хүчирхийлэл гэж яг ер нь юу юм бэ? Дээрлэгэл яг хаанаас эхлээд байна гэдэг сэдвийг яриа гэж бодож байна л да тийм. Тэгэхээр хүчирхийлэгчээс хүчирхийлэл үүсдэггүй гэдэг үг маань бас яг ингээд зөвөр үнцээр наагаад үзэх юм бол бүх хүн анх ер нь хүчирхийлэгч болж төрдгүү гэхээр үгүй байгаад байна тийм ээ. Тэгэхээр тухайн нөхцөл байдалд тухайн хүн өөрөө багада төрснөөс хойш авсан нөхцөл байдлаас шалтгаалаад энэ хүчирхийлэл гэдэг зүйл маань гараад идэг юм уу да. Хайр бас дутагдсанаас болоод тий дээшлэлт гэдэг зүйлүүд гараад идэг юм болоо да гэдэг ийм үнцэг бол миний зүгээс байгаад байгаа. За Гэрэлмаа багш маань энэ дээр тодруулаад хэлэх зүйл байл тийм ээ. Харж байгаа өнцгөр болохоор хувь хүн болгоны сонголт байдаг юм болов гэж боддог. Яагаад тэгэхээр зарим хүмүүс ямар хэцүүг нь мэддэг болохоор аль болох тэрийг үйлдэхгүй хичээж байдаг бол зарим хүмүүс болохоор ингэж болох юм байна гэсэн өнцгөөс яг тэрийг үйлдэж эхэлдэг юм шиг надад бол санагдсан. Тэгэхээр нөгөө болохгүй юм байна гэдэг бас код бас нөгөө суухтахаараа надад бол ажиглагдчихж байгаагаар бодохгүй. Би ингэж болохгүй шүү. Би энэ үйлийг багасаа авсан учраас би айгүй ингээд те өөрийгөө засааж явнаа гэж бодож исэн хэрнээ тэр код бас яг тархинд байгаад ирэхээр үедээ аав их агсан тавьдаг шүү. Тэ ээж их ингэж аашилдаг шүү гэсэн хэрнээ яг тэр код байгаад байгаа учраас тэр үйлчлэх хүмүүс хийгээд байдаг юм шиг надад бас мэдрэмж гараад төрөөд идэг байхгүй юу. За би өстө том болоо хүүхдтэй би өстө ийм зан гарахгүй гэл тэнгүүл яг тэр зангаа ээжигээ байхгүй гэмтэл яг тэр зангаа. За нэг болохоор надад нэг ажиглагдчихж байгаа зүйл нь юу гэхээр ээж маань багт их тий айгүй хэцүү хүн байсан ингээд намайг айгүй шүмжилдэг ч юм уу айгүй их тэгдэг тий ингээд нөгөө нэг намайг ингээд сонсдгүй байсан би өстө хүүхдээ ингэж юу яахгүй гэжсэн хүмүүс маань эсэргээрээ хүүхдтэй ингээд хайр гэдэг зүйлийг бүх юм хүлээн зөвшөөрөлт гэдэг зүйл өчгөр нөгөө хүүхд маань эсэргээрээ бас хүмүүжлэн буруу болоод байгаа юм да. Тэ нөө тэмцэр гэдэг зүйл явагдахгүйгээр гэдэг ийм бас өнцгүүд бас харагдчихл байна л да. Гэрэлмаа багшийн хувьд энэ юу гэж бодож байна? Би болохоор яг хизээч гэсэн үгийг хүн хизээч юу н хэлж болдгүй мэн гэсэн байр суурьтай байгаа. Яг ч үгүй нэг үгийн хариуцлага гэж өөрөө ирдэг юм шиг надад санагдсан. Яг миний туулал дээр ч гэсэн яг би хизээч юм болохгүй гэл би хэлжсэн. За тэгэл яг чи энэ үгэндээ хариуцлага хүлээж чадах юм уу гэж байгаа юм шиг л ер нь бол тэр давааг давах сонголт ирсэн л дээ. За тэгээд ер нь бол яг тэр давааг давахтаа бол би яг одоо юу хийн яг л адилхан үйлдэлийг гаргасан. Тэгтээ би ямар ч байсан нэг сургамж авсан хизээч хэлж болохгүй юм байна гэж ойлгосон доо гэдэг шиг. Ер нь бол надад ч яг зөв надад ч гэсэн яг өөрт тийм үг гарч ирсэн байхгүй. Би хизээч тийм болохгүй дээ гэсэн чинь яг л тэр зүйлийг давтамжтайгаар тэр зүйл над дээр ирдгийм байх гэдгийг бол би өөрөө мэдэрч ирсэн. За тэгэхээр бид нар хэрвээ энэ үгээ мэдчихээ дахин хэрэглээд авах юм бол тий нөгөө л нэг алдаанууд маань араасаа гарах гадах нь шүү дээ тий. Тэгэхээр нөгөө хоёул хүчирхийллийн сэдвээр ярьж байсан учраас тэр сэдв рүүгээ бас нэг эргээд орё гэж боллоо. Яг нөгөө хизээчүүд бас яг хизээч биш болоод яг өөрөө тэр үйлчлэгийг хийдэг учраас бид хоёр энийг бол хэлхээс өөр аргагүй байлаа тийм ээ. Тэгэхээр Гэрэлмаа маань ер нь багада одоо иймэрхүү дээрлэхэлтэд өртөж байсан уу? Тийм, өртөж байсан.
Тийм болохоор ер нь энэ сэдвийн дагуу цаанаасаа ягаад ч юм өөрийнхөө одоо туршлагаас гэх юм уу бусдтай бас хуваалцмаар санагдаад одоо ер нь дээрсгэлт гэдэг сэдв нэлээд одоо юу аваад байна штэ. Газар аваад. За тэгээд хараад ахад одоо энэ нэг солонгос кинонууд байгаа штэ. Хүүхдүүдийг хэрхэн дээрлэж байгааг харуулж байгаа. За тэгээд тэр солонгос кинонуудыг харахаар миний бодлоор бол за одоо юу хэ өөлийн үр гэж байд юм байна. Хэрвээ та ингээд хүн дээрлэгчээсэн бол таны хүүхдэд бас юм тохиолдож болцшгүй юм байна шүү гэсэн тиймэрхүү одоо юмыг авдаг байхгүй юу? Одоо авах гээхийн ухаантай бас хандж штэ кинонд чинь. Тэгэхгүй хүүхдүүд одоо эсвэл яг тэр солонгос кино шиг дээрлэх гээд байгаа юм уу? Одоо тэр бичлэгийг үзэхэд бүр яг л тэр солонгос кино байгаа байхгүй юу? Одоо тэгээ бас тэр хэцүү өгнүүдийг одоо тэр чамайг тэр яагийн газар аваачин шүү гэсэн тэр хэцүү өгнүүд байна. Тэднийг бас яг хаанаас ингээд сонсоод хаанаас ингээд аваад байгаа юм бэ гэдэг надад бас нэг асуулт ургаж гарч ирж байгаа байхгүй юу? За би сая бол нөгөө нэг хэлжсэн би 10 жил тахтаа ер нь бол тэр хүчирхийлэл гэсэн зүйлд өртөжсэн. Гэхдээ яг уу би тийм зодуулж барьж нэг тийм одоо юу гэх юм бэ? Одоо би тэгэж зодуулж байгаагүй маань азтай юм да гэж одоо хэлтэл одоо тийм хэцүү хэрэгүүд гараад ах юм да гэдэг шиг. Бид бас хүчирхийлэхээр зөвхөн одоо нөгөө нэг биеийн хүчирхийлэл гэж ойлгоод байгаа. Хүчирхийлэл гэж сэтгэл зүйн хүчирхийлэл гэдэг зүйл маш их хэцүү. Тэр хүн бүр насан туршдаа тэр зүйлийг бас ингээд дотроо хадгалаад явна гэдэг маш хэцүү тий. Тэгэхээр би гэрэлмагийнхаа хувьд одоо бодчихлаа л та. Би хүчирхийлэлд өртөжсэн юм байна. Гэхдээ тэрнээс арай багаар өртөжсэн юм байна. Гэхдээ баг гэж байгаа боловч сэтгэл зүйн хүчирхийлэл насан турш чинь тантай хамт явна гэхээр та хамгийн том хүчирхийлэлд магадгүй өртөжсэн байгаа байхгүй. За тухайн үед одоо жишээлбэл энэ хүчирхийлэл гэдэг зүйлийг ингээ гарч явах үед та ямар одоо нөгөө юу авч ирсэн бэ? Юу гэдэг лээ? Ингэж болохгүй шүү дээ. Тийм. Сэтгэл зүйн гэмтэл дээрэс нь ингэж болохгүй штэ гэж зөксөө харах хэмжээ ер нь авч ирсэн үү? Аваагүй цаашаа үргэлж ирсэн үү гэдэг энэ асуултууд маань байгаад байна тийм ээ. Тийм. Би яг саяхнаас ер нь бол өмнө жилээс штэ жилийн өмнөөс ер нь би ингээд яг уу 10 жилийн одоо ингээд хүчирхийллийг авч ирсэн юм байна. Одоо бүлий гэж яриад байгаа штэ. За тэгсэн мөрчлөө би ер нь яагаад өөрийнхөө өмнөөс зогсдоггүй байсан бэ гэдэг асуулт надад гарч ирж байсан байхгүй юу? Би болохоор чимээгүй байх гэсэн байр суурийг барьдаг байсан байгаа даа. За би ингээд чимээгүй энэ хүний урдаас үг хэлэхгүй бол намайг ингээд зүгээр өнгөрөөчөн дөө. За би ингээд чимээгүй байчээ дөө. За өнөөдөр ингээд юу яач юм? Тэсчээ. Гэл ингээд нөгөө нэг өөртөө хуримтлуулаад тисээд за тэгээд миний бодож байсан зүйл нь гэвэл за би одоо энэ сургуулийг төгсөөд за тэгээд их сургуульд орчин. За их сургуулийг би шинэ ингээд өнцгөөс эхлэе гэсэн тийм баримталтай байсан байгаа юм. За тэгээд ирэхэд бол хизээч одоо би өөрөө өөрчлөгдөхгүй бол миний тэр нөгөө дуугай байх, хүлцэнгүй байх ч гэж хэлэх юм уу те. Одоо тэр чимээгүй баримтлах зам маань намайг дагаад яваад байсныг үрч анзаараагүй байгаа байхгүй юу. За их сургуульд орсон ч гэсэн би тэр байр сууриа барьсан л байгаа юм. Одоо чимээгүй байх, одоо хүнтэй ер нь нэг ивэр байчи. Энэ хүн миний урдаас юм хэлвэл би зүгээр чимээгүй өнгөрөөч гэдэг байр суурьтай. Тэгэхээр би ер нь бол өөрийнхөө талд зогсож арга хэмжээг ер нь бол аваагүй нөхөр байгаа юм байна л та. Тэгээд чимээгүй байдал нь эцэстээ ер нь юунд хүрч ирсэн? Чимээгүй байдал нь бол ер нь бол үр дагавар нь одоо юу хин хамгаалагдаагүй байгаа тэр мэдрэмжийг надад байнга төрүүлдэг байсан байгаа даа. Хамгаалагдаагүй одоо ингээд өөрийнхөө талд зогсож чадаагүй. За тэгээд сэтгэл зүйн тал дээр ярил өөртөө итгэлгүй байдлыг бий болгосон. За тэгээд ер нь бол нөгөө нэг хүнд нөгөө нэг одоо хувийн орон зай гэж байдаг хүн болгоно. За тэр хувийн орон зайг илэрхийлж чадахгүй. За тэгэл сүүлдээ тэр нөгөө нэг сэтгэлийн богшрал болж миний одоо сэтгэлд ингээ хадгалагдсан байгаа хгүй юу. Тэгээд ер нь бол уурлах тэр зангуудын маань гаргаж өгсөн. Дараа нь хэнийг над руу зүгээр тоглоомоор ч юм уусгүй бол нэг тэр одоо заваан гэдэг үгийг шитгэхэд би шууд уурлаж реакц өгдөг. За тэгээд эсвэл хэнийгэн одоо ингээд над руу жоохон өнгө айсан одоо ингээд
жоохон томорч гэх юм уу те жоохон тооно өндөрсгөж ингээд харьцах гэхэд би ингээд уурлаж шууд ингээд тэр хүнийг ингээд нөгөө нэг чи надтай ингэж харьцаж болохгүй шүү гэж нэг ингэж хүнийг ойрлж харьцдаг да. Сүүлдээ нөгөө нэг тэр чинь ингээд одоо бүр ингэж тисэж жагаад ингээд амар задарж ийн гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэгэхэд болохоор би бол би аав ээжтэй хандаж болох байсан байгаа юм. Яагаад гэвэл хүүхдүүдэд томчуудын туслалцаа өргөж хэрэгтэй байдаг. Одоо мэдээж тэр чинь жоохон хөхөд өөрийнхөө тал зогсож чадахгүй бол тодорхой хэмжээний том хүний туслалцааг бас авах шаардлага байгаа тийм шүү дээ. Одоо би яг өөрийнхөө тал зогсож чаддаг, одоо өөрийгөө илэрхийлж чаддаг тодорхой хэмжээний яг нэг бас дэвшилт одоо гараад байна гэсэн үг байгаа шүү дээ. Энэ дэвшилтэн зэрэгт мэдээж маш хэцүү байсан баг тийм ээ. Тэгэхээр яг ингээд саяны хэлсэн үг яг гоё юм л да. Хүүхдүүд аав ээжтэй хэлээг үгээс болоод аав ээжид хэлхийн тулд хүүхэд эхлээд ямар байх ёстой вэ гэдэг ингээд хүүхэд өөрийгөө илэрхийлж чадахгүй байна шүү дээ аав ээжтэй тийм ээ. Магадгүй илэрхийлсний аав ээж нь тухайн үед сонсоогүй тийм үзэгдэл юм гарч ирсэн. Ер нь бол би сургуулаа солимоор байна гэж хэлж байсан. Би болохоор тодорхой хэмжээний төлбөртэй сургуульд явдаг байсан. За тэгээд би одоо бол зүгээр төлбөргүй. Одоо яг би байранда бас нийлдэг хэдэн хөрхөн найз охтуудтай. За тэднэрийнхээ явдаг сургууль нэг анги болоод орчиё. Заавал би энэ төлбөртэй сургуульд баймааргүй байна уу гэд тэгж хэлж байсан. За тэгэхэд болохоор манай одоо ээж аавын хувьд бол төлбөртэй сургууль гэдэг бас сайн сургууль гэж боддог байсан. Болохоор миний хувьд бол тэнд бас нэг дайн өрнөд байгаа штэ. Тэгээд намайг бол шилжүүлэхгүй эндээ суржий гэсэн шийдвэрийг надад өгч байсан. За тэгээд тэрнээс хойш би угаасаа за хэлсэн ч хэлээгүй ч юу нэмэр байхгүй мэн дөө гэсэн тодорхой хэмжээний ойлголтыг аваад тэгээд дуугаа өнгөрч байсан. Тэгэхээр нөгөө яагаад өөр сургуулийн шилжиж гэдэг шалтгаанаа бас яг сайн тодорхой хэлж чадаагүй зүгээр би өөр сургуульд орё гэдэг мэдрэмжийг ээж аавдаа илэрхийлж ирсэн байна шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр бид нар бас би бас жоохон нэг тийм одоо юу хийн өөрийнхөө жоохон дураараа гэх юм уу. Тэгээд манай ээж маань ч бас надад хэлдэг байсан. Чи ингээд нэг юм хийчээд хэлдэг. Тэг хийхийнхаа өмнө зөвлөлддөггүй гэж хэлдэг байсан аахгүй. Тэгэхээр өөр нь нэг тийм жоохон өөрийнхоороо дураараа тэгээд яг гол шалтгаанаа хэлээгүй ч гэсэн өөрөө дотроо за энэ хүн ойлгочлоо гэж бодоо яваад идэг. Тэгэхэд болохоор мэдээж гол шалтгаанаа хэлээгүй юм чинь тэр хүн маань яаж ойлгох вэ тийм эцнээ. Яг л нэг эмэгтэй хүн нөгөө ойлгомжгүй гэдэг. Гэхдээ яг үннийг хэлэхэд бас яг надад ч гэсэн яг энэ асуудал одоо охин дээр маань бас тулгарч ирсэн байхгүй. Хүн тэгээд анхны юм болгон дээр нөгөө юу гэвэл суралцаал явдаг гэдэг үг бол яг үнэн юм шиг надад мэдрэмж төрдөг. Уурлал гэдэг гэсэн яагаад энэ асуухгүй чи яагаад уурлаад байгаа юм бэ гэхээр хүүхдүүд тухайн үед яг тэр яагаад хэлэхгүй хэрнээл уурлаад байдаг штэ яг үнэ. Тэгээ миний хэлдэг байсан нэг зүйл юу вэ гэхээр ямар нэгэн асуудал гаргасан болвол нэг хүний шийдвэрээс аав ээжтэйгээ нийлээ 3 хүний шийдвэр гэдэг зүйл чинь ондоо шүү тийм ээ. За тэгээд дээрэс нь тэр хүүхэд өөрийгөө илэрхийлж чадаагүйгаас минийх өөрийгөө илэрхийлж чадаагүйгаас бас ийм асуудлуудаас гарч байгаа шүү дээ. За нөгөө нэг асуудал гараад яг үнийг хэлэхэд аав ээжтэй хэлэхэд аав ээж нар үргэлж хүүхдийнхаа талд байдаг. Хүүхдүүд тэрийг мэдгүй аав ээж ингээ хэлчих юм бол аав ээж амар уурлах бах та тэгэх бах та гэд ингээд дандаа өөрсдөө нөгөө дотроо нөгөө сэтгэн бодоод аав ээж хоёр уурлах нь уурладаг тийм ээ. Яагаад ингээ мухай ажиллаад байгаа учрыг мэдээгүй учраас аав ээж тэрэн дээр уурладаг. Өнөөдөр яг ингээд ийм асуудал байна шүү гэж хэлэхэд бид нар бас хор дотроо ингээ боддог байгаад байгаа байхгүй юу? Яагаад ийм асуудал болчихов? За энийг чи юу гэж бодож байна? Хоёлаа энэ за эхний ээлжинд аав ээжтэйгээ ярьсан бахад хүүхдтэйгээ гуруулаа ярилцах энэ боломжийг хамгийн түрүүнд хүүхдүүд өөрсдөндөө олгох хэрэгтэй байна гэдэг бол энийг бол би өөрийнхөө туулал дээрээсээр нь анзаарсан. За охин маань ярилцаж эхлэхэд миний хамгийн түрүүнд хийж байгаа сургууль дээр нь очиж багш нартай нь уулзсан. Тийм ээ. Багш нартай нь уулзаад ирэхээр багш нар нь хэрэв хүлэн зөвшөөрөх бол захиралтай уулзж байгаа юм.
энэ арга хэмжээг дорн зогсоохгүй бол энэ ямар том асуудал болдгүй гэдгийг ер нь бол бид нар ч гэсэн хүүхэд насыг туулаад үтсэн тий ямар нэгэн асуудал болоход ээж аавдаа хэлэхгүй хүмүүс хөвчлэн тий найзуудтай хэлдэг. Найзууд яадаг вэ гэхээр яг үнийг хэлэхэд өөртөө л адилхан нэг бас ингээл суралцаал явж байгаа хүмүүс алдаж оноод яг тэр тууллыг яг үзээгүй гэсэн нэр хэцүүл гэдэг. А чи яадаг ингэж явчих гээд ингээд арай нэг өөр үнцгийг заадаг. Хүүхдүүд болохоор аав ээж намайг ойлгохгүй учраас найзууд маань намайг ойлгоно гэд найзуудтай илүү их яриад байдаг юм болов уу гэдэг. Энэ мэдрэмжийг ерөнхийдөө авч ирсэн баг. Тэгэхээр дээрлэлт гэдэг зүйлийг хамгийн түрүүний ээлжинд ер нь бол миний хувьд аав ээжтэй аягүй сайн ойлгуулах хэрэгтэй, өөрийгөө аягүй сайн илэрхийлдэг байх хэрэгтэй юм шиг мэдрэмж төрсөн. Аав ээжүүд хүүхдүүдэд ойлгох гэж хичээгээ те яг яагаад ийм юм болов, юу болов битгий нуугаарэ гэж одоо хүүхдүүдтэй бүр хэлмээр байна. Яагаад гэвэл чи ганцаараа зовоод ингэж яхаар аав ээжтэй хэлчихвэл аав ээж чинь хүртэл энэ дээр таны төлөө үйлдэл хийдэг юм шүү. Ихэвчлэн хүмүүс хийснийхаа дараа яг хэлдэг гэдэг үг сая Германийнхаа өвднөөс сонсчихсан. Яг үнэ хийсний дараа хэлэхээр асуудал аль хэзээний маш том болцсон байж байгаа. Тийм ээ. Амар том болцсон байж байгаа. За ээж надад нэг юм манай ангийн хүүхд нэг ингэж дээ шүү. Энэ надад таалагдахгүй байна. Энэ багш надаа ингэж онцгүй ингэж харьцаад байна. Шууд таслан зогсоох хэрэгтэй. Тэр багш яг үнийг хэлэхдээ хүүхдүүдэд сурч мэдэх хүмүүжил тэнцээд олох гэж сууж байгаа болохоос шин нэгнийг тэг олон хүүхдүүдийн дэргэд эвгүй байдалд оруулж тэр хүүхдийг өөртөө ихтгэлгүй байдлыг маш их нэмэгдүүлээд байгаа мó гэдэг ийм мэдрэмжүүдийг би бас яг авч ирсэн байхгүй юу. Тэгэхээр өөрийгөө илэрхийлэх чадварт хүүхдүүдийг маш сайн суралцуулаасай. Тэг сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Ууралж байгаа бол миний хүү юунаас болоод ууралсан, яг яасан, өнөөдөр ангид чинь ямар үйл явдал болов, найзууд чи яаж ийн, ямар хүүхдүүдтэй нийлээд байна, тэднийг мэдэх хэрэгтэй юм уу гэдэг ийм үнцэг бас. Тэгэхээр гэрэл маань бас энэ тал дээр би болохоор яг 10 жилээ төгссөний дараа ээж тэлжээс аахгүй. Надтай юм болж байсан. Одоо манай анги хариуцсан багш маань ч бас надтай ер нь л жоох муухай харьцдаг байсан л да. Яагаад тэр багшд одоо таалагддаг байсан бэ хэлээгүй. Ер нь бол би бол зөвөр чимээгүй ер нь бол дуугаа тэгэл нөгөө нэг ер нь өөрийнхөө юм хийгээл нэг хүнд нэг гай удчихгүй хамсандаа л гэсэн нэг тиймэрхүүл бодолтой явдаг байсан аахгүй тэр үед бол. Тэгэхэд ер нь бол тэр багшд миний хийж байгаа үйлдэл ч ер нь нэг таалагддгүй. Одоо ягаад ч юм дандаа нэг өөг маань ингээд нэг харцдаг байсан гэх юм уу. За тэгэл ер нь бол ингээд ангийн багш бас жоохон тэр одоо хүүхдүүд дургу хандчихаар хүүхдүүд ч бас жоохон ангийн багштайгаа адилхан нэг тэгж жоохон гадуурх гадж байдаг юм уу. Тийм үйлдэл бас харагддсан байна гэж би бодож байсан аахгүй. За тэгээд яг ээжд ингээд бүх юм дуусаад ер нь бол ингээд би 10 жил тэнгижсэн. Намаагаас ингээд гадуурхдаг байсан. Намайг хин ч ингээд хамгаалж байгаагүй гэж би шууд нэг битээр нэг юм ярилцаад би нэг хэлсэн юм аа. Тэгсэн чинь урдаас ингээд чи яагаад хэлээгүй юм гэрэлмаа гэж тэгдэг байхгүй юу. Тэгээ би яг хуу нэрээ би яагаад хэлээгүй юм бол гэд дотроо бас бодож байгаа шүү дээ. Тэр үед хэрвээ би хэлсэн байсан бол аав ээж маань мэдээж намайг өмөрөөд очиод одоо тань шиг одоо нөгөө нэг багштай багш нь болохгүй бол захиралтай очиод уулзгаа бүр болохгүй бол намайг шилжүүлэх арга хэмжээ ч авч болох байсан байгаа. Тэгэхэд болохоор би яагаад ч юм дотроо тэгэл тэр бүгдийг хав дараад өнгөрцөн. Тэр нөгөө нэг шилжүүлэхгүй гэсэн ганц үгнээс болоод би угаасаа энэ бодлыг өөрчлөхгүй юм байна гэд тэгээ би мэдрэмжээ уудалж ярилцаагүй л байгаа юм л та. Дотроо тэр бухширсан мэдрэмжээ уудалж урьж ярилцахгүй. За зүгээр нэг юм асуусан үгүй гэсэн тэр хүний өмнөөс бодоод тэр хүний өмнөөс шийдвэр гаргаад ингээд явсан байгаа хгүй юу ер нь. Тэгэхээр хүүхдүүдэд хамгийн гол чухал хэлэх зүйл хамгийн түрүүнд ээж аавдаа хэлээрээ. Бид нар чамайг мууч ирсэн, сайн ч ирсэн тэг өнөөдрийн одоо том болч өсөж байгаа учраас бид нар үргэлж хүүхдүүдийнхээ талд ээж аав нар байдаг. Магадгүй ажилдаа дарагдаа тий магадгүй ингээд маш их завгүй байдаг учраас зарим тохиолдолд ээж аав бас ярилцах боломжгүй байдаг байж бас магадгүй. Надаа нэг 5 минут гаргачаач гэдэг манай охин. Ээж та надаа нэг 5 минут гаргачаач. Яагаад тэгэхээр бид хоёр нөгөө хоёр хүн маань жижигхэн байсан учраас тий нөгөө чи 5 болчоод чи би хоёр дүүтэйгээ барьцаад идэх юм уу гэдэг өнцгөр тий тэгэл чи чамд бүх юм байгаад байна бүх юм ингэж байна гэдэг ингээд охиныгоо жижигхэн хэмжээнд өөрөөсөө түлхсэн байдаг.
тэр зүйлээ анзаардаг. Одоо бол мэдээж тухайн нөхцөл байдлаар нь асуудал гарахад охин маань хэлснээрээ маш их зүйлийг зогсоосон. Магадгүй дараагийн подкастн дээр охин маань орж ирж ярилцах байх. Дээрэс нь гэрэл маа маань ингээд Монголд байдаг те сургуулиудад багш хүртэл ингээд дээрлэгдэг байсан те хүүхдүүд хүртэл ингээд дээрлэгдэг байсан. Би чимээгүй байдаг гэсэн хүмүүс маш их энэ зүйлийг үзэж байгаа хэрнээ чимээгүй байснараа яг өнөөдөр бид нар энэ асуудлыг арай дэрвэргээд байгаа юм шүү дээ те. Ингээ болоод идэгэн биш үү гэдэг ингээ нөгөө хүүхдүүд чинь болоод идэгэн биш үү гэдэг үнцгээс дараагийн хүүхдийг дээрлэх энэ үе талгай нээгээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр бид нар өнөөдөр дуурахгүй болвол бидний одоо үр үндэс маань үлдэж байгаа хүүхдүүд маань яг л энэ нийгэмдээ яг л энэ үзэгдлийг ингээд авах гээд байгаа юм шүү дээ гэдэг ийм асуултууд гээд ар араасаа гарч ирж байна. Дээрэс нь одоо жишээлбэл азар бие охиныхоо тэр дээрлэхлтийг зогсоож чадсан байдгийн захиралтаа нь оржуулсан бүр болохгүй би цагтаад хэлнэ тийм эн чинь асуудлыг бид нэр тэр дорн дарсан байгаад байдгийг. Тэгэхээр хүүхэд болгоны дотор бяцхан ертөнц тэр бяцхан зүрх тэгээд дотроо ямар их шаналлтай байдаг юуг тулаад явж байгааг эцэг гих маань нэг жоохон анзаараад нэг хүүхдтэй нэг 5 минутыг гэсэн зориулаасэ сонсоод үзээсэ сургууль дээр чинь иймэрхүү юмнууд болж гин үү найзууд чинь ямар хуу байна тэ миний хэлэх дуртай одоо хамгийн гоё зүйл гэр бүлээрээ суудаг цаг хугацаа арай багассан юм уу да Монголд ер нь тэ нэг сайхан хоолныхаа ширээн дээр орой болгон өдөрт хүүхдүүд хичээлдээ явцдаг ээж аав нар ажилдаа явцдаг орой хоолныхаа ширээн дээр сайхан ширээгээ төрцөөрөө тэ хүүхдүүдээс асуух хэрэгтэй өнөөдөр нь ямар байваа за хоёр хүүхэд ингээ маргалтлаа окей чи юу гэж бодож байна чи энэ талд яах байсан бэ энэ нэг жижигхэн 5 минутын ярилцлага өнөөдөр биднэрт маш их дутаад байгаа юм шүү дээ. Би та нарын төлөө ажиллаад байна гэдэг энэ үг хүүхдүүдэд хэрэггүй. Яг үнийг хэлэхэд тийм ээ. Хүүхдүүдэд 5 минут өөрийг нь сонсоод сэтгэлийн сонсох энэ орон зайл хэрэгтэй байдгийм байна гэж би юу н ойлгосон. Та нарын төлөө ажиллаад байна гэдэг үг тэр хүүхдийг нэг ялт унгаагаад байгаа юм шиг мэдрэмж өгдөг. Тэ өнөөдөр бид нар энэ хүүхдийг гаргаад өсгөөд явна гэдэг гэж гаргасан учраас энэ хүүхдийн сэтгэл зүй ямар байна? Ганцаархнаа гэртээ байхдаа юуг хинтээ илүү нөхөрлөөд байна? Юуг илүү ягаад гэхээр хүүхдүүд төрж өссөн гэр орноос аав ээжээсээ маш их хүмүүжлэг авдаг. Дээрээс нь эргэн тойронд байгаа хүүхдүүдээс яг үнийг хэлэхэд гэрэлмаач гэсэн тийм найзуудаасаа маш их үлгэр дуурайллыг авдаг. Найзууд юу хийж байгааг тийм яг л тэрийг даган дуурайдаг тийм. Тэгэхээр энэ орчнонд нь яг юу байна гэдэг зүйлүүдийг бас бид нар хэлэх хэрэгтэй, ярилцах хэрэгтэй. 5 минутыг хүүхдэд зориулах тэр цаг хугацааг нь өгөх хэрэгтэй юм шүү дээ. Та өнөөдөр те хүүхдийнхаа төлөө ажиллаж гин тийм үнэн таны хүүхэд те та хоол ундын нөгөөд дулаахан байранд байлгаж байгаа нь үнэн. Гэхдээ тэр хүүхдийн сэтгэл нь хаана яваад байна? Юу хийгээд яваад байна? Тэ тэр хүүхдэд таны зүгээр л нэг ээжтэйгээ байх 5 минут ярилцаад суух 5 минут ч юм уу 1 минут үнсээд хүүхдэд тэрвэрэд миний хүмүүндэг шүү. Ээж нь итгэж байгаа шүү гэдэг үг те. Энэ итгэлийг яг өгч чадчихна уу гэдэг зүйлүүд биднэрт маш их дутагдаад байгаа юм да гэж ер нь бол харагдаад байгаа. За мэдээж бас магадгүй бидний үед одоо нөгөө одоо та нар чи их гой нэртэй үеуд гаргаад ирсэн байлээ шүү дээ тий. Бидний үед бол яг үнийг хэлэхэд хайрын хилэмж гэдэг зүйлийг ээж аав нар маш ихээр тий болохгүй шүү гэдэг зүйл дээр маш их тэгж болохгүй шүү, ингэж болохгүй шүү. Чи буруу байгаад байна гэдэг юунд буруу байгаад байгаа гэдгийг ярилцдаггүй. Ингээд чи үр дагавар нь чи юунд хүрэх вэ гэдгийг ярилцдаггүйгаас болоод хүүхдүүд дараагийн алхмуудаа тий бас буруу тавиад байдаг юм шиг мэдрэмж төрдөг. Энэ дээр гэрэлмаа агш маань юу гэж бодож байна? Ер нь бол яг хайрын хилэмж гэдэг дээр болохоор болохгүй шүү. Гэхдээ яагаад болохгүй юм гэдгийг тайлбарлаж өгвөл тэр хүүхэд бас бодно штэ тий ингээ болохгүй байна гэд зарим үед болохгүй гэд хэлчихээр нөгөө нэг бүр ингээд нэг тэр болохгүй юмыг оролдоод үзмээр нэг ингээд гжигдсэн мэдрэмж төрдөг дөө бүр яагаад болохгүй бол яа оролдож үзээд яагаад болохгүйг нь бас мэдчихмээр штэ манай ээжээ маань хувьд бол ер нь бол нэлээд ингэж тайлбарлаж өгөөж ингэж хэлдэг байсан. Тэгтээ яг
би нэг юмыг анзаарсан нь болохоор одоо социализмын нийгмийн хүмүүс өөр, шал өөр хүмүүжлтэй, шал өөр ингэж ярилцдаг. Бидний нийгэмд бол бас одоо тодорхой хэмжээний өөрийнх нь дуу хоолойг ингэж хүмүүст хүргэж ингэж болохоор болсон байна те. Тэр талаараа маш авууштай. Тэгэхэд бол тэр хүмүүсийн хувьд бол багшийн хэлсэн зөв. Тэгээд багшийн өмнө хүүхдээ өмөөрөхгүй гэдэг тийм баримтлалуудыг маш их баримталдаг байсан байгаа даахгүй юу. Тэгээд манай ээж маань ингээ багштай уулзаад ч юм уу ингээ багш юм хэлэх үед намайг нэг ч удаа ер нь бол өмөрдөггүй. Гэхдээ бид хоёр ингээ сургуулиас гараад явсны дараа надад за зүгээр юм сүртэй ийм юм хийгээлээс танаа багч одоо ямар сүртэй ингээл ингээд нэг тэгж ярилцдаг байсан аахгүй юу. Тэр тал дээрээ болохоор би дараа нь ингээд нийгмийн одоо ойлголт гэдэг бас ингээд өөр ингэж байдаг болохоор ингэдэг байсан юм байна. Зарим хүмүүс болохоор ирээ шууд ингээл өмөрсөн үг хэлдэг штэ. Дотроо би бол одоо тэрийг хүсээд байсан юм шиг байгаа. Гэхдээ ээжийн өнцгөөс бол яагаад тэрийг хэлээд байгааг нь бас ойлгодоггүй байсан байгаа даахгүй юу. Тэгэхээр яг үнэн тий. Үргэлжлэл би яг юм нэмж хэлэх гэжсэн. Тэгэхээр яг нөгөө нэг хайрын хилэмж гэдэг болохоор одоо манай ээж авийн үед чинь бол баг хайрын хилэмжээж юу нь бол мэдэхгүй л одоо тэр чинь нөгөө нэг ажиллаад яаж гэж яагаад амьд үлдэхийн төлөөх одоо ингээд уралдаан байлаа шүү дээ. Ер нь бол социализм нураад одоо ардчлал бий болоод тэгэхэд одоо бол ингээд бас сэтгэл зүйгээд гараад ирсэн байна тий. Хүн ингээд ямар олон хайрын хилэмжтэй байж болдгийг тэгээд та хэрхэн хүмүүст хайраа илэрхийлдгийг тэгээ хүн болгоны хайрын хилэмж таардаг юм байна. Тэгэхээр одоо ингээд цаашаагаа ингээд одоо би бинтгээ яаж хэрхэн харьцахын гэдэг ингээд гой зүйлсүүд одоо бидний үед бол ингээд нээлттэй гараад ирсэн байна шүү дээ. Тийм болохоор ингээд манай нүүдэлчдийн бэлтгэл дээр бас ер нь бол хайр дээр байдаг сонирх, цудал, сонирхыг ирмэлц, харьяалагдах, хамаарагдах, хариуцагдах гэд байгаа. За тэгээд ер нь бол цаашдаа хэлэх гээд хүсээд яагаад ингэж өөрийгөө нуршаад тайлбарлаад ингээд яг ингээд хамаг юм яриад байгаа вэ гэхээр томчуудаасаа тусламж гуйгаарай л гэж хүсэх гэсэн. Ер нь бол битгий ингээд наа чи ингээд чимээгүй байх ёстой гэсэн нэг юм өөрийгөө хайрцагт оруулчаад за тэгэхээр чимээгүй байх юм бол чамайг оролдохгүй юм байна гэдэг хайрцагт оруулчаад яваад байх тусам хүмүүс ер нь бол одоо тэгж хэлдэг штэ. Чи яаж хүмүүст чамтай яаж харьцахыг зөвшөөрнө тэр чинэл чамтай харьцна гэдэг бол яалтчгүй үнэн. Тийм болохоор хэрвээ одоо нөгөө нэг дээрлэхэлтийг хүлээн зөвшөөрөөд яваад байвал тэр цаашаагаа очрол байна л гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө болвол яг бид нар Гэрэлмагийн маань хэлдэг хайрын хилэмжүүд ээж аавын санаа зовлтол болохгүй шүү, тэхгүй шүү, гарахгүй шүү, орохгүй шүү. Санаа зовлт нь хайрын хилэмж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр хайрлаад тэр зүйлүүдийг хэлээд байгаа бол бид нар анх бол хүүхэд тахта юу ядаргаатай юм. Яахаараа дандаа ингэж идэгин гэж бодоод байдаг нь тэр томчуудын маань хайрын хилэмж байгаа байхгүй. Би болохгүй юм чинь хийчлээ. Надад туслаач тий. Надад ингээд асуудал гараад байна. Би бүр одоо бүр хаана гიშрэхээ мэдхээ боллоо гэд ингээд ээж аавдаа хэлэх юм бол хийхээсээ өмнө одоо хүүхэд өстой ямар нэгэн байдлаар чаргууцалдаад ингээд таныг дээрлэхэд биеийн хувьд одоо өнөөдөр бид нар биеийн хувийг хараад байна шүү дээ. Зөвхөн зодж байгаа дээр бид нар ингээд акцент өгöd байна. Яг үнийг хийхэд тэр хүүхдийн сэтгэл зүй дотор бүр том болоод тий ээж болоод ирэхээр ямар том мэдрэмж одоо тэг үлдчихэж байгаа вэ? Ямар их бухшмал үлдчихэж байгаа вэ? Тэгэхээр нийгмээрээ ийм нэг зүйлийг ойлгочихвол хэрэгтэй юм шиг санагдаад байна. Бид нэр дуу хоолойгоо өрг. Дуу хоолойгоо өргөөд хаана хүрч болох та өнөөдөр дээшлэлтэд өртөжсэн бол одоо хүлээн зөвшөөрөд зогсооё. Бүгдөө нийлээд зогсооё. Бид нар дуугаа өргөхгүй болвол өргөжлүүлээд цаашаа энэ бол газар авна. Одоо хүн болгон фэйсбүүкээр тэр бичлэгийг үзээд зүрх шимширмээр бүр би бол боддог манай үед тийм юм байгааг байх гэж би боддог. Бас харьцангуй даруулахтаа хүссэн юм уу да. Тэг зөв буруугаа мэддэг, аав ээжээсээ үгээ сонсчдаг, тэг багш нар хэлээд ингээд аав ээж нь хариуцлага ингээд хүүхдүүд дээр хүлээлгээд ингээд арай нэг даруулахтаа өссөн юм бол хитрхи задгаараад ирэхээр бас тэг
бид нар дуу хоолойгоо өргөж гин гэж байгаа боловч яг энэ нөхцөл байдалд хүүхдүүд би өөрийнхөө байна гэдэг үг нь яг юу гэдгээ сайн ойлгохгүйгээр өөрийнхөө байгаад байна уу да. Тэ? Хин нэгнийг дээрлэж байгаа нь ингээд гоё харагдаад байна шүү дээ. Тэр хүнд өөрт нь гоё санагдаад магадгүй тэр хүүхэд байхдаа гэр орондоо байхдаа тэр дээрлэлтийг авдаг баг. Өөрийг хайрлахгүй, өөрийг тоохгүй болохоор хин нэгэнд одоо нөгөө хайрын нөгөө юунууд байдаг штэ. Хайрлагдаагүй өссөний шинжүүд те өвдөж эхэлдэг. Нэг бол те ээж авда тоогдох гээд өвдөж эхэлдэг. Нэг бол хэрэг хийж эхэлдэг. Намайг тоогооч би энд байгаад байна штэ. Надад таны орон зай хэрэгтэй байна штэ. Тийм ээ. Нэг бол хит сайн хүүхд болоод те оцроод сураад яваад байсан ч гэсэн дотоод орон зай нь хоосон. Намайг ингээд онц сураад байх юм бол миний ээж аваа хайрлах юм байна. Яг тэгээд хайрлаад байна уу гэхээр бас тэр мэдрэмжийг авч чадаагүй учраас хүн болгонд одоо нөгөө тусалдаг хүүхдүүд бас байдаг шээ. Яг бол тэр хүүхдэд өөрт нь хэрэгтэй байгаа учраас тэр зүйлд ингээд хайрын хилэмж болоод надад туслаад би одоо энэ хүн тусалчих юм бол энэ хүн надад эргүүлээд туслах байх та гэдэг те. Тэрэнгүүд л яадаг үлээ нөгөө хүн туслахгүй болохоор тэр хүн амар өвддөг шээ. Тэр энэ зүйлүүдийг хүүхдүүдэд чинь яг юу байна анзаараад сэтгэл хөдлөлийн сэтгэлээ илэрхийлэх тэр моментыг олгооч, мөчийг олгооч. Ядаж нэг юу гэдгийг орой ядраад ороод ирдэг угаасаа аав ээжүүд ажилласаа ядарч орж ирдэг. Гэхдээ 5 минут хүүхдүүдтэйгээ дуртай зүйлийг тоглоод тоглонгоо хүүхдүүдийнхаа одоо тий юу хүсэж байгаа юу хүсэхгүй байгаа гэдгийг тоглоом дундаас хүртэл хүүхдүүд мэдрэмжээ илэрхийлдэг. Тэгэхээр эднэрийг нэг сонирхоод үзээч. Эцэг эхчүүд маань жоохон хүүхдүүдээ тий сонирхож үзмээр байна. Манай стажинка хайрын дөрмөр ойлгохын тулд ирмэлц юу нь болоод байна, юу нь болохгүй байна гэдэг дээр жоохон анхаарах хэрэгтэй юм уу да. За тэгээд бид хоёрын өнөөдрийн сэдэв маань болвол те хүчирхийллээс хүчирхийлэл үүсдэг. Хүүхдүүдийнхээ хайрын хилэмжийг нэг анзаараад үзээрэй. Хажуутай байгаа хүмүүсийн хайрын хилэмжийг анзаараад үзээрэй. Хүүхдүүд маань ч гэсэн ээж аав маань те болохгүй гэдэг нь хайрын хилэмж гэж болох байхгүй. Санаа зовлтоор хайраа илэрхийлээд шүү дээ. Тэгэхээр та хэд маань санаа зовлгүй ээж аавдаа ийм асуудал гарч байгаа бол шууд хэлээрэй. Энэ зүйлээс болж ямар их хохирол та өөрөөс гадна таны хажууд байгаа найз нөхөд те дараад нь таны үр хүүхэд энэ зүйлүүдийг үзэхүй дээ гэдэг утгаас өнөөдөр бид хоёр бүр чадан ядан өөрсдийнхоороо те ийм юм байдгийг шүү байгаад байна. Та нар нэг анзаараад үзээч. Хүүхдтэй нэг 5 минутыг зарцуулаад үзээч. Эцэг эхчүүд минь ээ гэж би одоо ер нь бол хэлмээр байна. Яг бол энэ хүн таны үр бүтээл, таны үр жишээ, танаас гарсан таны үндэс хайрлаж байгаа бол мөнгөөр хайрлах биш сэтгэл зүйн нэг сонирхорой л гэж эцэст нь би бол хэлхийг хүсэж байна. За тэгээд бид нар болохоор яг энэ подкастаар болохоор ер нь бол эцэг эхчүүдийг шүүмжлэх гэсэн үүднээс бол одоо хэлээгүй шүү. Ер нь бол бодит байдал иймэрхүү байна. За тэгэхээр би бин дээрээ өөр өөрсдөн дээрээ анхаарад арга хэмжээгээ авцгаая гэж л уриалах гэсэн үүднээс хэллээ. За тэгээд Одгоо багш маань сая хэллээ л дээ. Хүчирхийллээс хүчирхийлэл үүсдэг үү гэж. За яг хүчирхийлэгч бас хүүхэд байсан. За тэр хүүхэд нэг юмар дутаад л байсан байгаа даахгүй юу? Хайраар. За тэгэхээр тэр хайраа олж авч чадахгүй болохоор Одгоо багш маань сая хэллээ л дээ. Хүн болгон нэг бол хит их хичээд юм байна. Нэг бол адилхан хүчирхийлэл үйлддэг юм байна. Нэг бол өвддөг юм байна. За тэгэхээр та одоо энэ шинж тэмдгүүд таны хүүхдэд байна уу үгүй юу гэдгийг бас нэг анзаараад нэг хараад бид нар одоо дараад анхаарьяа л гэж хэлмээр байгаа юм. Яагаад гэвэл миний хүүхэд таны хүүхэдтэй цуг өснө, тойрно. Тийм болохоор ядчил одоо дараагийн үедээ энийг одоо ингээд байхгүй болгоё. Ядаж би ингээд бас хүүхдээ амар тайван өсгмөр байна л гэж хэлмээр байна. Хоолойгоо өргөж байна тийм ээ. Миний хүүхэд мэлхий, бусдын хүүхэд мэлхий гэж хэлж болохгүй шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө хүүхдийг тайван орчинд байлгахын тулд би бусдын хүүхдийг ч гэсэн хайрламар байна. Тэгэхээр та хэд маань бас хүүхдүүдэд хайрлаарай. Хайрлахын тулд сонирхоорой. Тэгээ бид хоёр чадан ятгаараа өнөөдрийнхөө дээшлэл зэдвэр те иймэрхүү зүйлүүд байдаг юм байна гэдгийг хэлээ. Тэгээ дараагийн подкастт маань дээшлэлт
бас өртөжсэн гадаад оронд амьдардаг тий охиныгоо би бас бид гурав бас ярилцсанаа. Тэгэхээр та хэд маань бас бид хоёрын дараагийн подкастыг тэсэн одоо хүлээх байх гэж бодож байна. Ямархуу зүйлүүдээс болоод бид нар юун дээр алдаад байдгийг байна гэдэг зүйлүүд маань гарч ирдэг учраас тэгээд подкасттайгаа тий хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн подкастаар уулзцгаая. Баяртай.